Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэнд Фижи улсын алдартай Turtle Island буюу Яс мэлхийн арлын тухай ярьж өгье. Энэ газар бол киноны зураг авалт хийгдсэн, дэлхийд танигдсан тансаг зэрэглэлийн амралтын газар. Энд нэг дор ердөө 14 хосыг л хүлээн авдаг бөгөөд хос бүрт тусдаа менежер томилогдож, хоолунд аяллаа хөтөлбөргээд бүх зүйлийг нь тусгайлан зохицуулдаг. Гайхалтай байгальтай энэ арал цэнхэр тунгалаг далай өнгийн шүрэн арлууд цэвэрхэн илсэн эрэггээд шинхэн гэрэлсэн хосууд ойн баяр тэмдэглэж буй хүмүүс эсвэл ердөө тайван амрахыг хүссэн зочдод зориулсан үнэхээр төгс амралтын газар юм. Тэгвэл 2022 оны 7 сарын 9-ний өглөө энэ газарт нэгэн аимшигт зүйл тохиолдсон байна. Тэр өглөө амралтын газрын зочид ресторанд өглөөний цайгаа ууж байлаа. Гэтэл шинхэн гэрэлсэн хос болох Кристин Чен болон түүний нөхөр Роберт Доусон хоёр харагдсангүй. Тэднийг хариуцсан менежер анх сэрээгүй л байгаа байлгүй гэж бодоод амралтын байрлал нь очтол хаалган дээр нь бүү саад бол гэсэн бичиг өлгөөтэй байжээ. Менежер унтаж байгаа байх гэж бодоод буцаад ресторанд ирсэн ч өдрийн хоолны цаг болоход тэр хоёр хос ирсэнгүй. Энэ нь түүнд ихэд с ิจ гтэй санагдсан байна. Тэр үе тэр амралтын газар амарч байсан өөр нэг хос нэгэн зүйл хэлжээ. Тэдний хэлсээр өчигдөр шөнө зүүн талын амралтын байрнаас юм хагарах эмэгтэй хүний орилох чимээ их байсан. Бүр унтаж чадаагүй гэжээ. Үүнийг сонссон менежер яарвчлан дахин очиод хаалгыг нь хэдий тогссон ч хинч онгойлгосонгүй. Эцэст нь мастер дэлгүүрээр хаалгыг онгойлгон орж үзтэл аимшигтай дүр зураг өгцжээ. Угаалгын өрөө бүхэлдээ цус болсон байсан. Тойл суултуур хүртэл хагарсан. Буланд нэг эмэгтэй хүний цогц сэвтэж байлаа. Тэр нь Кристи Чен байв. Менежер маш их зочирдож, зочид буудлын төв дуудлага өгч цагдаа дуудсан байна. Удалгүй цагдаа нар ирж газар дээр нь шалгалт хийжээ. Кристигийн байдал үнэхээр аимшигтай байсан. Бүх бие нь хөх нийц булчгсан, хацрын булчин тасарсан байв. Урдчилсан байдлаар түүнийг хүнд зүйлээр толгойд нь зөксөн байж болцшгүй гэж үзжээ. Амьдралын хамгийн сайхан дурсамжийг бүтээхээр ирсэн шинхэн гэрэлсэн хосуудад ийм эмгэнэл тохиосон гэхэд итгэхэд бэрх. Цагдаа нар тэдний амралтын байрнаас Кристигийн гар утас паспорт төрөвчийг олсон ч нөхөр Роберт Даусны хувьд зөвхөн гар утсан л байсан. Харин түүний паспорт төрөвч алга байв. Далайн эргээр ирэл хайгуул хийх явцдаа Даусны ухаалаг бугуун цагийг элснээс олсон байна. Цагдаа нар түүнийг олохын тулд ойролцоох бүх арлуудад ирэл явуулсан ч түүнийг олж чадсангүй. Хосын талаарх мэдээллийг цуглуулах явцад Кристигийн талаарх олон зүйл тодорхой болов. Түүний бүтэн нэр Кристин Чен, хятадаар Ченжаав. Тэр Америкийн нэгдсэн улсын Теннесси мужийн Мемфис хотод төрж өссөн хятад гаралтай Америк бүсгүй байв. Айлын ганц охин байсан тул эцэг хийхээ халамжинд өсөж багаасаа дэлхийгээр аялсан чинээлэг айлын хүүхэд байжээ. Найзууд нь Кристиг сайхан сэтгэлтэй, хөвгчлөлтэй үргэлж инээмсэглэж явдаг охин байсан хэмээн дурсдаг. Тэр нийгмийн сүлжээнд итгэвтэй, аялсан зураг, хайртай нохоотойгоо найзуудтайгаа хамт байсан мөчүүдээ хуваалцах дуртай нэгэн байв. Мөн талах нарийн бов хийх хоббитой бүр мэрэгжлийн курст суугаад өөрийн жижигхэн нарийн бовны дэлгүүрээч нээжээ. Гэсэн ч Кристигийн жинхэнэ мөрөөдөл өөр байлаа. Тэр багаасаа эмзүүч болохыг хүсдэг байсан. 2017 онд Теннессид буцаж очиод их сургуульд эмзүү ангид элсэн. 2021 он төгсөөд нэгэн эмийн санд ажилд орсон байна. Хүссэн мэргэжлэрээ ажиллаж мөрөөдлөө биелүүлсэн тэрээр үнэхээр ад жаргалтай байсан гэдэг. 2015 онд Кристи нэгэн үдшилэг дээр Роберт Доусонтой анх танилцжээ. Тухайн үед тэд зүгээр л мэндэлж нэг их анхаарал хандуулалгүй өнгөрсөн байна. Харин 6 жилийн дараа буюу 2021 онд Теннесси мужийн Мемфис хотод тэд дахин таарлцсан юм. Доусон нэгэн буйны байгууллагад IT инженерээр ажиллаж байлаа. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг, тэр ажил нь түүний хүмүүжил хандлагыг илэрхийлж байгаа мэт санагдсан гэдэг. Кристи ч өөрөө бусдад туслах дуртай, нийгмийн идэвхтэй нэгэн байсан учраас тэд анхны уулзалтаасаа л нийтлэг зан чанараар холбогдож эхэлжээ. Тэд хамтдаа сайн дурын ажилд оролцож, марафон гүйх, аялал зугаалга зэрэг зүйлсээр улам татанссан байна. Ийхүү удалгүй хайр дурлалын харилцаа эхэлж, ердөө 3 сарын дараа хурим хийх шийдвэр гаргажээ. 2022 оны 2 сарын 18-нд Кристи болон Роберт Доусон нар Мемфис хотын нэгэн танцаг зочид будалд хурим хийсэн байна. Тэр өдөр Кристи өөрийгөө дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн мэт мэдэрч байжээ. Хуримын дараа тэд 250 мянган $1000 шинэ гэрээ тогтжуулж улмаар Фижид бал сараар амархаар явсан.
Харамсалтай нь энэ аялал Кристигийн амьдралын сүүлчийн аялал болохыг хинж таамаглаагүй байв. Харин мөрдөгч нар үүгээр зогсохгүй Роберт Доусны өнгөрсөн амьдралыг судалж эхэлжээ. Тэд түүний өмнөх найз бүсгүй Кристал Бекерийг олж мэдүүлэг авсан байна. Кристал Бекер нь 2005 онд Теннесси мужийн их сургуульд суралцж байхдаа Доусонтой танилцаж удалгүй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Эхэндээ Доус нь халамжтай, романтик, бэлэг барьдаг, анхаарал хандуулдаг сайхан залуу байсан ч удалгүй өөр дүр төрх нь ил гарсан байна. Кристалын хэлснээр Доус нь байнга би нэг өдөр их хэмжээний мөнгөтэй болно, тансаг амьдрах болно гэж ярьдаг байжээ. Түүний амьдралын гол зорилго нь их мөнгө олох байсан мэт. Тэр мөнгө эрх мэдэлд ихээхэн дуртай, шүмжлэлтэй хүн байсныг Кристал баталсан. Түүнээс гадна Доус нь маш хартай, Кристалын найз нөхдөдөө уулзахыг хориглодог, үргэлж чи зөвхөн надтай л хамт байх ёстой гэж тулгадаг болсон байна. Арх уусан үедээ бүр аюултай болж муухай үг хэлж заримдаа хүч хэргэлдэг байжээ. Маргааш нь юу ч болоогүй юм шиг аашилж огт сандгүй байсан гэж хэлсэн байдаг. Хамгийн хэцүү нь тэр Доус нь нэг орхиж харилцаагаа дуусгах гэж оролдох үедээ хүчирхийлэлд өртөж айдастай амьдардаг байжээ. Эцэст нь тэр түүнээс салж чадсан ч тэр үеийг дурсахад ч айдас төрдөг гэжээ. Кристалын энэ мэдүүлэг Роберт Доус нь бол тайван, ээлдэг сайн нөхөр мэт харагддагч үнэн хэрэгтээ маш түрэмгий, хяналттай, аюултай хүн гэдгийг харуулсан. Мөрдөгчд цааш үргэлжлүүлэн судлахад Доусны өмнө нь нэг удаа гэрлэж байсан тогтогджээ. 2019 онд Фижид нэгэн эмэгтэйтэй хурим хийж 2 жилийн дараа буюу 2022 оны 1 сарын 11-нд зан авир тохироогүй гэх шалтгаанаар салсан байв. Хамгийн ачирхалтай нь тэрээр эхнэрээсээ салаагүй байхдаа Кристтэй танилцсан байжээ. Өөрөөр хэлбэл Доус нь Кристтэй танилцаж гэрлэх үедээ хуучин эхнэртэйгээ хуулийн дагуу бүрэн салж амжаагүй байсан. Энэ баримтыг Кристид хизээж хэлээгүй нь түүнийг худалж 2 нүртэй хүн болохыг дахин баталсан юм. Цагдаа нар түүний өнгөрсөн байдлыг бүрэн нэгтэлсний дараа хосын бал сар эхэлсэн үд шүү болсон талаар тодруулж эхэлжээ. 2022 оны 7 сарын 8-ны орой Кристи Доус нь 2 амралтын газрын зочдтой хамт нэгэн үдшилтэд оролцсон байна. Тэд оройжингоо арх ууж бүжиглэн баяр хөөртэй өнгөрөөж байсан ч удалгүй асуудал үүсжээ. Гэрчүүдийн хэлснээр Доус нь согтуугаар өөр нэг эмэгтэйд хит ойртож сэтгнэх оролдлого хийсэн Кристиг ихэд дуурлуулсан байна. Үүний дараа тэр хоёр маргалдаж эхэлж шөнө дунд 12 цагийн үед тэд амралтын байранда буцаж очижээ. Гэвч маргаан зогсоогүй улам хурцтаж орилох, юм аграх, тавилга эвдэрч байгаа чимээг амралтын газар амарч байсан зочид сонссон байна. Зарим нь бүр эмэгтэй хүн аимшигтай орилсон гэж мэдүүлжээ. 10-аас 15 минут орчим ийм чимээ үргэлжилсэн бөгөөд дараа нь гинэт бүх зүйл нам гүн болсон. Харамсалтай нь энэ бол Кристигийн аминд хүрсэн мөч байсан байх өндөр магадaltaй гэж цагдаа нар үзсэн юм. Цагдаа нарын үржилсэн таамаглалаар Кристи Доусонтой ширүү маргалдаж байх үед нөхөр нь түүнийг хүчтэй түлхэж унагсан бололтой. Доус нь ууралсандаа ариун цэврийн өрөөний тагийг авч хэд хэдэн удаа Кристигийн толгой руу зогсон байж болзошгүй гэжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Кристигийн толгой, нүүр, хазар, шүд бүхэлдээ хүнд гэмтэлтэй байсан бөгөөд тэр газар дээрээ нас барсан гэдг нь тогтоогдсон. Хэргийг нүүхийн тулд Доус нь эхнэрийнхээ цогцыг угаалгын өрөөнд үлдээгээд өөрийн пассворд мөнгө, эхнэрийн банкны карт, жолооны үнэлгийг аваад зүгтсэн гэж үзсэн. Зүгтахдаа тэр жижиг завинд сууж Turtle Island-аас холдохыг оролдсон ч согтуу сандарсан байдалтай байснаас болж төөрч Матакава арал дээр гарч ирсэн байна. Тэнд түүнийг нутгийн оршин суугч олж харж эцэст нь цагдаа нарт мэдээлсэн билээ. Хэргийн бүх баримт, гэрчийн мэдүүлэг, Доусны с ิจ гтэй авир нь хэрэг санаатай үлдэгдсэн болохыг илтгэж байв. Гар утас, GPS, бугуун цаг зэргийн орхиод зөвхөн зүхтахад хэрэгтэй зүйлсээ авч явсан нь түүнд гин буруугүй гэж хэлэх ямар ч үндэс үлдээгүй юм. Ингээд 2024 оны 12 сарын 10-нд Лавутокагийн дээд шүүхтээр шүүх хурал эхэлжээ. Шүүх танхимд нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, гэмт хэргийн газрын зураглал гээд бүх зүйл танилцуулагдсан бөгөөд Роберт Доусныг санаатаагаар эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн гэдг нь бараг бүх талаараа тодорхой болсон юм. Шүүх түүнийг гин буруутай тооцож 2025 оны 2 сарын 11-нд эцсийн шийдвэрийг гаргасан. Түүнд бүх насаараа хоригдох ял оноосон бөгөөд 18 жил хоригдсны дараа тэнсэн суллагдах боломжтой гэж заажээ. Кристигийн аав ээж шүүх хуралд оролцож охиныхоо төлөө шударга эсийг тогтоосон талархаж буйгаа илэрхийлсэн.
Тэд охиноо эргүүлж авч чадахгүй ч үннийг тогтоож гэмт хэрэгтэн ялаа авсан нь бага ч гэсэн тайвшрал авчирч байна гэжээ. Харин давсан шүүх хурал дууссаны дараач би эхнэрээ алдсандаа их харамсаж байна. Тэр бол миний амьдралын гэрэл гэгээ байсан хэмээн ярьж байсан ч олон нийт түүнийг жинхэнэ гашуудаж байна гэж хараагүй. Харин шоронд орох гэж байгаадаа сандарч айж байгаа нь илүү мэдрэгдсэн гэдэг. Кристигийн аав ээж бол энэ хэрэгт хамгийн их шаналсан хүмүүс байлаа. Тэд охиныхоо үхлийн талаар сонсмогц Пижид очиж цорын ганц охиныхоо аимшигт дүр төрхийг хараад цөрхрөн уйлсан гэдэг. Ээж нь сэтгэлээ байрш дийлэлгүй шүүх танхим тухайн алдаж унсан тухай мэдээлэлч байсан. Энэ хэрэг бол хайр, итгэл, хурдан шийдвэр гаргалт ямар аюул дагуулж болдгийг маш тод харуулсан түүх байлаа. Гэр бүл болох шийдвэрийг богино хугацаанд гаргахдаа зөвхөн гадаа дунганд хууртаж болохгүй, тухайн хүний зан аншин, өнгөрсөн амьдрал, үнэн төрхийг сайн мэдэх хэрэгтэй гэдгийг энэ хэрэг бидэнд дахин сануулж байна. Бид бүгд энэ явдлаас нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Баяр таа.